ингээ харангуй чинь Япон солонгос хүүхнүүд ингээл гар авчиж байгаа юм. Тэгэл Монгол гэхээр л монголчуудыг ингээд игнүүлж ихсаага суулгачаад. Тэр 2019 он Макаогийн хил дээр тэр шалганы хүн залуу ингээд бид нэр ингээд монголчууд хулгаач гэж хараад байсанд миний ингээд дотор ингээд трама болцсон байхгүй юу? Үгүй ээ монголчууд бол жинхэнэ баатрууд гэдгийг дэлхийд харуулмаар санагдаад идэх байхгүй юу? Тэр залуу магадгүй унших бах. Тэг уншингууд ингээд номын маань хавцсны зургийг хараад Монгол эмэгтэйчүүд хөөрхөн гэж харах бах. Хүмүүсийн мэдхээр эхлэл брендийг үүсгэн байгуулсан, мэдрэмж академиг үүсгэн байгуулсан. Одоо бас ингээд Сараю группийг би ч нэг чимээгүй өөрийнхөө ярьж яхаар хийгээ харуулчих гэдэг хүн шүү дээ. Тэгээд анх удаага юм нэвтрүүлэгт орж байгаа болохоор хүндлээд тэгээд энэ гоё дээлээ өмсөж байгаа маа. Пикимен сайт амьдралын түүх буланда олон салбарт мөрөөдлөө биелүүлж амьдралаа бүтээж яваа хүмүүсийг урьж оролцуулдаг билээ. Өнөөдрийн дугаартаа бид хувцс заагвар, технологи, сэтгэл зүй, уран бүтээл гээд амьдралын олон талбарт мөрөө үлдээж байгаа Минд баярын дэлгэр цэцэг хэмээх бүсгүйг онцолж байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргье. За тэгэхээр дэлгэр цэцэг маань маш сонирхолтой төсөл эхлүүлсэн гэж сонссон. Одоо жангар туйлсыг анимашн хэлбэр рүү оруулаад 100 ангид хүүхэлдэйн кино бүтээж байгаа. Ярилцлага хоёлаа энэ талаар эхлүүлэе гэж бодож байна. Тэгэхээр одоо технологи хөгжиж байгаа хэрээр ингээд 3D анимашн кино бол хүүхдүүдэд маш их нөлөө үзүүлж байна л да. За тэгэхээр эртний бомбын орны хамгаалагч Монголын аман цохиолын Баатарлаг 3 цохиол жангарын цохиолоос санаа аваад орчин үеийн хүүхдүүдэд эх орноо хамгаалах үн цэнийг ойлгуулахыг хүссэн. Тийм зохиол байгаа. Тэрийн зохиол маань өөрөө юм хоёр шугамд зэрэгцэж явж байгаа байхгүй. Эртний бомбын орны хамгаалагч Баатар нь жангар. Орчин үед болохоор эх орончгүй Лео гэдэг дүрийг хэлж байгаа гэсэн үг. Яагаад чухам жангарыг сонгосон сонирхолтой байна? Жангарын онцлог нь юу юм гэхээр монголчуудын тэр ороо босгоо үед арт түмний тэр жинхэнэ эх оронч Баатар байгаасай гэж хүссэн хүсэл зоригоос үүссэн тэндээ санаа аваад жангарын яг үзэл санааг орчин үеийн хүүхдүүдэд ойлгуулахыг хүссэн. Үнд зүйлийг ойлгуулахыг хүссэн. Тэгээд дэлхийн хүмүүст монгол хүний үн цэнийг өсгсөн тийм бодтойгоор үйл хэрэг хийхийг хүсэж байна. Нэг хэсэг нь энэ 3D анимашн кино зохиол 102 ангитай хийя гэж тооцож байгаа юм. 100 ангитай анимашн гэдэг бол маш том хэмжээний ажил шүү дээ, тийм. Ийм ажлыг бүтээ бий болгоё гэд тэгж зориг шулуудах тэр гол шалтгаан нь юу юм бол? Бас миний хүсэл мөрөөдөл байгаа байхгүй. Хүүхдүүдэд илүү сэтгэл зүйн эрг нөлөө үзүүлэх юмсан. Тэ үзэж харж байгаа зүйл нь гэдэг зөв байгаасай. Тэр дотроо үндэсний хэв шинж агуулсан байгаасай. Эх оронч үзлийг багаас нь суулгаасай гэж маш хүсдэг байхгүй. 102 ангит энэ анимашн кино зохиол маань Монголдо төдөөгөө дэлхийд түгэнэ гэсэн тийм хүсэл мөрөөдөлтэй эзэн явж байна. Би ер нь ямар ч юм хийхээр ингээд нэг юм тултал нь хий гэдэг тийм юу зантай. Тэгээд зохиолоо бичээ за ямар ч хэлсэн нэг 100 ангитай л хий гэж бодоод судалгаа хийгээл ингээд ирэл хайгуул хийж байгаа байхгүй. Тэгээ бэж идэл манай гэр бүлийн нэг гоё мөрөөдлөө гэр бүлээрээ дэлхийгээр аялнаа гэд тэ. Тэгээд юу болсон гэхээр одоо 8 настай цэлмэг хүү маань 10 настай эхлэл хүү хоёр хүү маань нэг удаа над дээр ирээд ээжээ дэлхийгээр аялахаа боллоо шүү гэж хэлсэн байхгүй. Яагаад гэд би тэгдэг байхгүй. Ээжээд YouTube, TikTok дээр ингээд хүүхдүүдийг алдаг юм робот гарчжээ. Тэгээд эхэл байгаа битээр явхаа боллоо гэж хэлсэн. Тэр нь надад ингээд амар эмзэг хэцүү санагдаж байгаа байхгүй. Тэг би хүүдээ амлсан. Ээж нь жинхэнэ хамгаалагч Баатар алдаг биш авардаг Баатарыг бүтээж өгнө гэж хүүдээ амлсан. Би хүүдэл амлснаа биелүүлэхийг хүсэж байна. Хүний хувьд ээж нар аав нар үр хүүхдээ хэлсэндээ хүрдэг байх хэвээр сэтгэл засал хийгээд байж хахад ингээд шалтгаануудыг ингэ судалж байгаа байхгүй. Өөрийг нь ээж нь хамгаалж байгаа шүү, аав нь хамгаалж байгаа шүү гэж бодохороо хүүхэд хүч чадалтай байдаг. Итгэл найдвар нь байждаг. Тэгэд ирээдүйд сайн сайхан болох юм байна гэдэг тийм хүсэл тэмүүлэл бий болдог. Хүсэл тэмүүлэл, хүсэл мөрөөдөл бий болсноор хүн аз жаргалтай сайн сайхан сэтгэл хангалуун амьдардаг. Тэр мөрөөдөл гэснээс тачуулна харьцангуй залуу хүн. Гэхдээ маш олон том ажлын ард гарцсан тий. Хүмүүсийн мэдхээр эхлэл брендийг үүсгэн байгуулсан, мэдрэмж академиг үүсгэн байгуулсан. Одоо бас ингээд Сараю группийг аваад явж байна.
Тэгэхээр энэ бүх ажил таны мөрөөдөл дотор байсан уу? Эсвэл амьдралын явцаас ургаж гараад, шаардлагаар ургаж гараад нэг л мэтгэд ийм амжилтанд хүрсэн байсан юм уу? За би бол одоо нөгөө эдийн засгийн хямралтай, идэх юмар хомс 90-ад оны төлөөлөл. Хоосон дангу задарсан өмч, ядарсан амьд суулгах хэн бүхнийг цохолдуулж. Тэгээд бага насндаа бол Улаанбаатар хотын Цонгон найрхан дүүргийн ханы материал гэж байдаг. Тэгээд тэнд сэтгэвэр сургуулийг төгссөн. Тэгээд онд сурдаг алтан медальтай төгсөжсэн. Тэгээд бага байхдаа ингээд хичээлэл хийдэг хүүхэд байсан. Би ч ингээд ээжээсээ зургуулаа. Тэгээд доороо ингээд 5 дүүтэй тийм айл хүүхэд байсан. Тэгээд эрдэм мэдлэг бол хүч чадал юм байна. Аз жаргалтай амьдрах юм байна гэж боддог байсан л да. Тэгээд 3 дугаар ангиасаа л доод ангийнхаа хүүхдүүдэд хичээл зааж өгдөг. Тэгэл цагийн 500 төгрөг. Тэр үед 500 төгрөг ч маш их мөнгө. Тэгээл ээжтэй би 1000 төгрөг болсон гэл 2 цаг хичээл заагаад ээжтэй авчиж өгч ирсэн нөө сандаг байхгүй. 18 нас хүрээд Монгол улсын боловсролын их сургууль, хуучны багшийн сургууль гэсэн үг. Багшийн сургуулийг мэдээлэл технологийн багш боловсрол судлаачаар сураад төгссөн. Их сургуулаа төгссөний дараа хүн амьдралын замаа сонгодог шүү дээ тийм. Тэгэхээр амьдралын замаа сонгох үед ээж маань ингээд хөсөөлөх. Би надад хэлжсэн. Хөсгөл рүү ингээд багшаар яваад 3 жил багшилчвал 20 жилийн байрны лизингэд орох боломжтой юм байна. Сар болгон 500 мянган цалин авбал нийгмийн даатгал төлөөд тийм боломжтой юм байна гэж хэлжсэн байхгүй. Тэгэнгүүт миний энэ дотор байсан нэг юм хүсэл нь би ингээд ирээдүйд юм амжилттай бизнесмен болмоор байна. Санхүүгийн эрх чөлөөтэй миний хийсэн бүтээсэн зүйл дэлхийд даяар ингээд түүхсэн тийм бизнесмен болохыг хүсч мөрөөддөг байсан. Тэгээд 18 наснда би мөрөөдлөө зурсан. Дэлхийн бөмбөрцөг зураад тэгээд ингээд дотор нь Монгол улсын газрын зураг зураад тэгээд дээв үсэг тавьсан байхгүй. Бизнесмен болох замыг сонгосон. Гэтэ ямар бизнес хийхээ мэдэхгүй, ямар ч гэлээсэн бизнесмен л болно. Дэлхийн бөмбөрцөг дээр дээвсэг тавьдаг нь болохоор ямар агуулгатай? Тэр болохоор ингэсэн бизнесмен болноо. Тэр маань дэлхийд ингээд Монгол улсын нэр төрийг өргөсөн тэгээ үйл ажиллагаа явуулдаг тийм компанийг бий болгоно гэдэг мэдээллийн технологиор сургууль төгссөний дараа бол мэдээлэл технологийн компани байгуулсан. Тэгээ одоогийн эхлэл брэнд эхлэлгээд барааны тэмдэгттэй Хятадын Гуанчжоу хот руу очиж исэн. Тэгээ Монголоос хамгийн анхны өөртөө хөрөнгө оруулаад Хятад компани байгуулж исэн. Гуанчжоу техник компани байгуулад яваад үзьгээд Alibaba-гийн офис дээр очиж ирээдүйд яг ийм том тэг ингээд цэлгэр талбайтай ийм гоё офстой болно гэд 2016 онд өсөж мөрөөдөд. Тэгээд нөхрийгөө би нөгөө Alibaba-гийн үүдний тэр юм дээр ингээд бичгтээ тэрэн дээр ингээд зургийн дараад хоёлаа ирээдүйд Шинжийн хотод офстой болно шүү гэж мөрөөдөжсэн. Тэгээ тэр мөрөөдөл манаас 2 жилийн өмнө би илээд одоо Шинжийн хотод бас офстой байхгүй. Тэгэхээр хүн ингээд хүсэж мөрөөдөх нь хамгийн чухал юм байна. Мөрөөдөл гэдэг бол хүнд урагшаа алхах хүч чадал болж идэг, зориг болж идэг, итгэл найдвар өгч идэг. Тэгээд 18 тагийнхаа мөрөөдлийг 30 наснда биелүүлсэн гэж үзэж байна. Яа тэгэхээр Хятадын Alibaba группийн дээр манайх голд мембер болдог байхгүй юу? Голд мембер болоод анхны бүтээгдэхүүнээ олон улсад борлуулж эхлээд захиалга авсан. Олон улсад ялангуяа Хятадд бол яг энэ технологийн салбарт хангалттай ингээд өрсөлдөгч нар байгаа шүү дээ. Тэрнээс гадна шинэ зүйлийг сураад эх орондоо тэр зүйлийг харчаад үзчихэд ирээд зааж өгөх, хөгжүүлэх гэдэг нь л чухал. За ингээд технологийн салбарт явж исэн хүн гэв гинэт мэдрэмж гээд хувцас загварын академиг байгуулчихсан. Яаж явж байгаад энэ салбар руу орсон юм болов? 2012-оос эхлэл брендийг нөхөртөөгөө хамт үүсгэн байгуулад ингээд чадах чинээгээрээ те өөртөөхөө мөрөөдлийг бүтээхээс гадна амьдралаач бүтээгээд тэгээ залуу хүмүүс чинь үр хүүгээ гаргана, байр машин, гэр орон компани бий болгоно гэд явсан. Нөгөө галзуу барын аманд гараа хийгээл аваал гэдэг шиг явсан. Яагаад тэгэхээр эхлэл брендийг үүсгэж байх үед бол ингээд банкны 17 зээл зэрэг төлдөг байсан байхгүй. Өдөр шөнөгүй ажиллаад өглөөний 6-аас шөнийн 3-4 хүртэл ажилладаг. Хэвлэлийн үйлдвэр ажиллуулжсэн, серверийн компани ажиллуулж исэн, мэдээлэл технологийн ингээд академи ажиллуулж исэн, сургалтын байгууллага ажиллуулсан, онлайн худалдаа ажиллуулж исэн, хоол хүргэлт ажиллуулж исэн гэд олон зүйлийг зэрэг хийдэг байсан. Тэгээд л эхний хүүхдүүдээрээс гам мам бариагүй учраас сүүлийнх дээрээ за одоо нэг би хаагаа бодохгүй бол худлаа боллоо. Сүүлийнхээ хүүхдээр нэг айтайхан шиг
байгаад нэг гам мам гэдгийг барьж мариад нэг тайхан шиг байхгүй болохгүй нэ гэд ярилцдаг байхгүй. Тэгээд ярилцаад би нэг 17 оны сүүл 18 онд ихээр гэртээ суулаа. Гэртээ суугаад хүүхдээ төрүүлээд тэгэл нөгөө насаараа ингээл нэг бужигнаалтай ингээл нэг дайн тулаанд орж байгаа юм шиг байдаг хүн штэ. Тэгээ амьдраа сурцсан хүн. Тэнгүүд нэг амьдрал нэг юм болчихж байгаа. Ингээд нөгөө хүүхдээ онтолжаал тэгээд зурагт үздэг. Ерөөсө кино зурагт үздэггүй байсан юм баггүй. Тэгэл ингээд зурагт үзсэнгүүд нөгөө Солонгосын загварын сериалууд гардаг. Загварын кино үздэг. Миний нөгөө юм нууц загварын хобби хөдөлсөн баггүй. Тэрний өмнө яг үүсэл гарал нь 2016 онд нөхөр нөгөө Alibaba дээр ингээд манай Gold member болсон байгаа штэ тий. Юу зарж болд юм бэ гэж тэгсэн чинь над руу залгаж. Тэгээ дээги энэ Alibaba дээр чинь тий ингээд цаан цамцтай юм цамц юу ч талах шиг зарагдд юм байна. Чи нэг загвар зохиогоо явуулах гэл намайг. Би загварын өмш штэ. Тэгэл би чи ингээд шууд даалгавар авцсан тий. Тэгэнгүүт надад нэг юм офсточ өмсчдөг, иш тийшээ гүүж харайж тий чөлөөт үед ч өмсддөг нэг юм цамц хийя гэл. Тэр үед чи мөөгөн загвартай юм материал модонд орж ирсэн хаа. Одоо нөгөө бөмбөгтөөл гэсэн үг. Тэгээ тэр цамцны материалыг сонгож аваад тэгээд нэг оюутлын газар очдөг байхгүй юу. Тэгэл оюулал дүүдөө өмсүүлж зураг аваад Гуанжо руу каргогоор явуулчлаа. Alibaba дээр хамгийн анх тийм цамц оруулаад эхэлсэн байхгүй. Мэдээж фейлдэж таараа штэ мэрэгжлийн биш те. Дараа нь за ердөөсөө юу яа оюутлын юм цех байгуулъя, салон байгуулчих гэж шийдээд офс дээрээ дизайнер аваад, оюуталчид аваад, эсгүүрчин аваад, цамц зохиодогч хавар байсан байхгүй юу. Тэгээд намар болоод за одоо үйл болох юм байна. Скүртэг хий гэдэг. Дизайнерда даалгавар өгөөд күртэг өвлийн күртэг зураад иргээд даалгавар. 5 күртэг зурж ирсэн байхгүй юу. Тэгээд тэр дундаас нэгийг сонгоод ердөөс энэ күртгийг Монгол захтай болгоч. Ингэрэн ингээд юу шиг бол дээл шиг болгоч. Тэгээд дээлийн күртэг хийлээ. Эхний загварыг нэгээд зураг авалт хийчихгүй юу? Яг бүрэн ингээд нөгөө маасаар оёогүй ингээ бийжсэн чинь нөхөр авч постлчдаг байхгүй юу? Тэгсэн чинь 2 цагийн дотор 100 захиалга ирчдээ. Гэл бүр ангаагаал мэдээж нөгөө нэг хамаг юм ингээд 70 задгаа 60 хагархаа гэдэг шиг юм байгаа штэ. Авцаар сонгоор оюутлын үйлдвэртэй уулзаж оюулаа. Тэр жилийн өвөл дээлэн күртгээр Bloomberg телевизээр гарлаа. Тэгэл гадаадд байгаа монголчууд маш их авсан. Дотооддоо бас зөндөө олон хүмүүс авсан. Тэгэд 1000 ширхгийг бараг зарсан. Тэгээд хавар шийдвэр гаргаж байгаа байхгүй. За одоо тэгвэл 7 сарын 1-нд наадмын өмнө фэшн шоу болох юм. Тэрэнд оролцъё гэх. Тэгэл шийдэл бүртгүүлсэн. Одоо энэ модны хоёрт гэдгийг оюутлын юм салон, цех байгуулж байгаа байхгүй юу? Гоё ингээл стандартын дагуу ихний хэлж миний үйлдвэрлэлтэй 100 загвар зохиогоол зураал ингээл бужигнуулж байгаа байхгүй юу? Анхны гэрэлт гудамж гэдэг нэг 7 сарын 1-нд нээлттэйсэн. Нэг хүүхдийн зуугийн гэрэлт гудамжинд Walliver гэдэг фэшн шоу зохион байгуулагдсан. Тэрэнд манайх эхлэл фэшнээрээ оролцоод загварын ингээд шоу хийжсэн байхгүй юу? Хэмж академиг тэгэхээр хизээ байгуулсан За гэсэн. тэгээд одоо ярэ. Тэгээд юу болсон гэхээр завсарлаад би чинь хүүхдээ төрүүлэг гэртээ байж байхдаа загварын кино мэнэ үзэл тий. Одоо ингээд нэг дайн тулаанд дутуу орчиж байгаа байхгүй би чинь ингээд нөгөө Alibaba-гаар гой загвар зохиогоол үндэснийхэн маягтай загвар зохиогоол дэлхийн хүмүүсийг монгол хувцаар гоён моён гэлтэй ингээд тэгээ өөртөө нэг тийм том амбицтай явж байгаа штэ. Тэгээ үжсэн чи хүүхд гаргах болоод би өвдөөд тэгээ завсарлчихж байгаа байхгүй юу? Хүүхдээ хараад кино үзэл загвар судлаа. Тэгээ би нөгөө урлах эрдмийн дээд сургууль хувцсны дизайнер загвар зохион бүтээгчээр ичнэ курсэд эзлээ. Тэгэл сурлаа 18 онд. За болох юм байна гэл. Хурдхан шиг хүүхэд том болчихсон гэл. Тэр нэг жил бол миний хувьд маш урт 100 жил шиг санагдсан. Тэгээд загвар сурсан, эхнээс нь судалж эхэлсэн. Тэр нөгөө 16 онд ямар ч технологиг мэдэхгүй байсан цамцаа өөрөө хойж хэсгдгийг сурж байгаа байхгүй юу? Эхнээс нь. Тийм. Тэгээд 18 оны сүүл болоо хүүхэд чинь нэг нас хүрлээ. За одоо Эстонер ингэж ихэнх гоё загварын шоу хийн. Амьдрал дээр гарч ирнэ гэдэг шиг амьдрал дээр гарч ирээл хийх гэсэн чинь оюуталчин ч болддгоо, дизайнер ч болддгоо, тэг ингээд нөгөө баг болддгоо. Монголчин нөгөө тим хүмүүсээрээ хомс дутагдaltaй байхгүй. За яах вэ? Юу яач? Би ч одоо юу хамгийн сайн чаддаг вүлээ? Сургалтын хөтөлбөр боловсруулах чадвартай хүн шүү дээ. Тэгмэд миний хамгийн сайн чаддаг юм чи ер нь академи ажиллуулах. Богино хугацааны юм сургалт ажиллуулах.
Тэгээ хөтөлбөр зохиолоо. Тэгээд 18 оны сүүлээр мэдрэмж академийн тэр оёод эсгээ тэг хүмүүс сэтгэлдээ төсөөлсөн загвараа өөрийн гараар зураад оёод эсгээд тэг коллекц хийгээд модельүүдэд өмсүүлээд загварын тайзан дээр тэг мөрөөдлөө бүтээгээд загварын шоу хийж төгсдөг академиг бүтээнэ гэж мөрөөдсөн. Тэгээ хөтөлбөр зохиогоод академи 2019 оны 1 сарын 19-ний өдөр зургийн сургалтаар эхэлсэн. Сургалт зарлаад тэгээ анхны эзэлтэд аваад эхлүүлсэн. Дэлхийн бүх хүмүүсийг Монгол дээлтэй ингээд Монгол үндэсний загвараар гоёно гэдэг тийм бүр эрхэм зорилго тавьж илаа штэ. Тийм. Тэгээд одоо бол ингээд мэдрэмж академид маань сурсан олон дизайнерууд, загварын бизнесмэнүүд ингээд маш олон гоё загваруудыг зохиогоод олон улсад гаргаад гоё явж ийн л да. Тэгээд дэлхийн хүмүүсийг гоёод л явж байна. Хамгийн анхны загварын шоугаа коллекц хийлгэж байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн анхны загварын шоугаа тэр Voice-ийн одоо урталт хийдэг Blue Mon гэдэг тэрний нэг уран зургийн галерей дотор загварын шоу хийгээд. За болох юм бэ. Одоо олон улсын дадлага хийгээд оюутнууд аваад хиттийн гуанжур яваад гэсэн. Тэгэл тэрүүгээр материал судлаад за дараагийн 2 өдөр загвар гаргадаг Alibaba дээр нөгөө борлуулалт хийдэг компаниудыг судлуулсан юм. Тэгэл тэр чинь өндөр барилгатай шүү дээ. Оюутнуудаа авч ороод те энэ Alibaba дээр олон улсад загвараа зардаг нөгөө газрыг үзүүлж байгаа байхгүй. Өө ингэдэг юм биш үү? Өө эн чин технологийн зураг ингэж гаргаад тэг ингээд скиц зураг ингэж гараад их загвар нь ингэж байдаг юм байна. Тэгээд зураг авалт хийдэг юм байна. Тэгээд эн чин Alibaba-гийн манай чин Gold member шүү дээ тий. Тэгээд ингээд тэр аккаунт руугаа оруулаад олон улсад захиалга аваад тэндээсээ шууд каргодоод олон улс руу дэлхийн хаашин ч ингэж зарж болдго юм байна гэдэг. Дадлага хийлгэж байгаа байхгүй. За тэгэл дадлага хийлгээл ингээд байжсэн чинь тэнд нэг манай лавгсүрэн гэдэг нэг хич байсан. Ойдл эсгүүрийн тийм туршлагатай. Их чинь нэг номын дууг нь үзчихмээр байна. Манад ингээд сурдаг байхгүй. Тэгээд нөгөө их чинь одоо энэ ингээд 7-8 мянган км энэ Гуанчжоу хотод ирлээ. Их чинь одоо 50 гарцсан. Нэг хил даваад Макаог үзчих төхөө гэд. Та зөвшөөрч үг. Хөтөлбөр байхгүй штэ гэд тэгсэн ирнэ. Би нөгөө ихчийг хүндэлж байгаа байхгүй. Хүндлээд тэгээд зарим нь ингээд нөгөө энэ брэндтэй нэг Гуанчжуугаа ингээд материалээ загвараа судлах нь үлд. Макао руу бас ингээд үзэж хармаар байгаа нь цуг явъя гэд. Тэгээ би тэд Макаогийн хил дээр байжсэн чинь нөгөө хилийн шалганы хүмүүс байдаг штэ. Тэр хүмүүс ингээд Монгол нөгөө паспорт хараад бидний ингээд хулгайч юм шиг үзээдсэн байхгүй. Тэгэл нэг юм төмөр сандал дээр суулгаад гинжээр ингээд хорчно. Тэгээд ингээд төрөвчийн маань ёоныг тоолол хаанаас авсан юм гэл. Тэгснээ нөгөө утасны маань WeChat-ыг шалгаал хаагур явсан гэл амар хулгайч үзээд. Тэгээ би ч ингээд муу сайнчтай ингээд олон жил захирал хийсэн юм штэ. Бас нэг хүнд нэг юм байгаа штэ тий. Тэг ингээд намайг ингээд хулгайч үзээл тийм ёоны маань тоолоод ахаар амар тийм ингээд нуруугаар ингээд амар мэдрэмж төрж байгаа юм. Тэг хүүт даасан мэдрэмж. Тэг яах ч байгааг нь мэддэхгүй ингээд бид нэр ингээд амар хориод исэн. Тэг ингээд өөр ирэхгүй ингээд нүднээс гараадсан. Монгол хүмүүс яагаад ингээд юм үн цэнгүй байгаа юм бэ? Бид нар хулгайч биш шүү дээ. Шудраг хөдөлмөрөөрөө амьдраа явж байхад яагаад ингэж хэлмэгдээд те ингээд ингэж харж байгаа юм гэд бишээдсэн. Үлдсэн энэ амьдралаа би Монгол хүний үн цэнийг дэлхийд өсгөнө. Би тийм үйл хэрэгэл хийнэ гэж өөртөө амласан. Загвараар бизнесээр дамжуулаад дэлхийд ингээд Монгол хүний үн цэнийг өсгөнө гэдэг тийм эрхэм зорилгыг бүр ингээд шулуухан тавьсан байхгүй юу? Дэлхийн бүх хүмүүсийг Монгол үндэсний хувцаар, дээлээр, загвараар гоёно. Дэлхийн хүмүүс Монгол гэхээрээ хамгийн гоё хац жаргалтай улс гэдгийг мэдрээсэ гэж бодсон. Энэ мөрөөдөл хаана явж байна? За тэгээд 22 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлээд би тэтгэвртэй гарсан. Мэдрэмж академи өөр захиралтай болгоод би өөрөө хувьцаа эзэмшигч болоод гэртээ суулаа. Тэтгэврийн мөнгө гэдэг нь хувьцааны мөнгө яриад байгаа байхгүй юу? Гэрээ манж галаа сахиал суугаад тэгсэн ирнэ мөнгө аваад тэр надад гоё нэг талаасаа гоё
За нэг хагасжил орчим нэг сайхан байлаа, амраал тий эрүүл мэндэ бодоол. Тэгээ яагаад бас тэтгэвртэй гарсан бэ гэдэг тэгэхээр 20 оны 10 сарын сүүлээр өвдөд тэгээд 1 см эрүүл уушигтай болтлоо. Ингээд одоо хатгаа аваад уушиг маань устдаад яаралтай энэ хүний усыг соруулахгүй бол одоо амьсгал нь хаагдах юм. Тэг хүн тэр мэдээг сонсохоор нөгөө эмччин ингээд соруулах нөгөө багжаа бэлтэж явах 5 минутын дотор амьдрал миний урд өрнөж байгаа байхгүй би яалаа би хийм бэ би юу хийсэн юм бэ үр хүүхдтэй би юу үлдээсэн хүсэл мөрөөдлөө бүтээж чадсан юм уу бүх юм нүдний урдуур тэр 5 минутын дотор ингээд өрнөж байгаа байхгүй тэгээд би шийдсэн дандаа л ажил гэдэг шүү дээ өдөөсөө болий захирал ихэ болий тэгээд хүсэл мөрөөдлөө зогсоосон гэртээ сууя тэтгэвртэй гарыг гэж шийдээд 2022 оны 7 сарын 1-ний өдөр тэгээд тэтгэвртэй гарсан байхгүй. Тэгээл нэг болохоо байлаа хагас жилийн дараа нас нэг сэтгэл санаа нэг тийм сонирн болоо явчихсан. Хорвоо ертөнцөөс хаягдсан хүн шиг бүх юм цогссон юм шиг тий. Дөрөв мураа холжоол тэгээл хүүхдүүдээ сургуульд нь зохицуулчаал өөр хийх ажилгүй. Миний бүх юм ингээд цогссон юм шиг тийм мэдрэмж төрж ирсэн байхгүй. Тэгээ би дахиад шинэ мөрөөдөлтөй болъё гэж бодсон. Тэрс цохилж болъё. Би ч ингээд нөгөө юм хийхийнхаа өмнө заавал эрдэм мэдлэг ял ингээд хамгийн чухал зүйл ингэж үздэг. Эхлээд сурж ийж хийдэг байхгүй. Одоо ингээд мэдээлэл технологиор төгсчөөд мэдээлэл технологийн компаниг байгуулад хувцас загвараар ингээд сураад би нөгөө Лондонгийн Persian Business Institute гэдгийг тэнд нөгөө онлайнаар бас тэр курсыг дүүргээд стилистээр сураад дүүргэсэн. Тэгээд нөгөө энэ загварын чиглэлийнхаа мэдрэмж академи хувцас загварын академи байгуулсан. Монголын зохиолч нарын эвлэлийн холбоонд очиж хэлсээд арман бичих сургалтанд суугаад Сэдвэд амбын оюун гэрлийн бестселлер ном бичих арга зүй гэдэг. Бас зүгээр нэг арман биччихгүй бестселлер ном бичнэ гэл. Суула Саран Туяагийн санаанаас шилдэг ном гэл. Төрсөн тэр санаагаа шилдэг ном болгохаар. Тэгэд ингээл нэг 3 сургалтанд зэрэг суучиж байгаа байхгүй. За тэгээд сэтгэл санаач гэсэн ингээл юу гэдгийг би хаач өвдөөл тэг ингээл амьдрал ингээд нэг юм сонирн божигнсан байсан. Тэгээ учрыг нь олох гээд сэтгэл зүйчээр ичнээ курс нөгөө сурсан байхгүй. Тэгээ дотоодын нөгөө сургууль сэтгэл зүйн сургууль судаачийн сургууль сурахаас гадна олон улсын эрэг сэтгэл заслын курсэд бас давхар сурж байгаа юм. Тэгээ Оросын дахиад 2 курс сурж байгаа. Зөвлөгөө заслын курс гэдэг зэрэг. Тэгээ нөгөө тэтгэврийн мөнгөө сургалтанд л үрсэндээ тэгэнгүүт нөгөө юм дипломын ажлаа бас биччихсэн. Тэгээ тэн дээр амьдралын тэнцвэрийн талаар одоо эрэг сэтгэл засалд амьдралын 4 талбарыг авч үздэг байхгүй юу? Хүсэл мөрөөдлийн талбар, бие махбод эрүүл мэндийн талбар, ажил үйл хэргийн талбар, тэгээд гэр бүл дотны харилцааны талбар. Тэгээ би нөгөө өнгөрсөн амьдралаа дүгнэж үзэн штэ хүн чинь тий. Дүгнээд үзсэн чинь одоо тэр талбарууд ингээд 100% гэж үзэх юм бол тэнцвэртэй байж ижил хүн сэтгэл ханамжтай амьдрын үстэй. Тэгтэл би өнгөрсөн тэр хугацаанд эхлэл брендийг мэдрэмжийг үүсгэж байгаа хугацаанд бол хүсэл мөрөөдөл юу хоёр байгаа байхгүй юу? Нөгөө ажил үйл хэргийн талбар бол зүгээр ингээд 50 гээд нийлээ 100. Нөгөө хоёр нь 0. Яа тэгэхээр хүүхдүүдийн маань анхны хүүхдүүдийн маань ингээд хоёр ээж маань өсгөөд өгцөн. Нэг сайн ээж байгаагүй гэж би өргөл өөрийгөө голдог байсан. Тэгээд ер нь нэг өөрийгөө олох бүтээх тухай ингээд айгүй юм хүн яа гээд бас мэдрэмжгээд дуу цаг байсан байхгүй юу? Тэгээд тэр дууныхаа шүлгийг тайвшрах гэж уншдаг байсан байхгүй би. Тэгээд тэр шүлгээ ингээд тайвшрах гэж уншихаараа ажралтай болчдөг. Тэгээд ажралтай болонгуудаа хүчтэй болохоор асуудлуудын шийдлийг болоод шийдвэр гаргаад хурдан шийдлийг нь олчдөг гэсэн юм. Ер нь ингээд амьдралаараа өөрийнхөө бүтээсэн өнөөдөр өөрөө аль ч салбарт ер нь боломж байдаг, бий болгож болдог гэдгийг харуулсан юм шиг санагдчихэв. Би багасаа нэг юм афоризм маш дуртайсан. Хэрвээ чи хүсвэл чи чадна гэдэг үг. Энэ надад ингээд үргэлж урам өгдөг. Хятадын Гуанчжууд ингээд 2016 онд явж исэн. Тэгээд тэр нэг компани өрөө өгнөсөн байхгүй юу? Мөрөөдөлд хүрэх гарц өдөр бүр байдаг гэдэг үг. Би бол нэг хүсэл мөрөөдөл дээрээ тийм ингээд жигүүрлж амьдэрдэг юм ихтэй байгаа шүү дээ тий. Тэгээд тэр үгийг хараад бас ингээд юм нүднээс ингээд цэлэгнээд байгаад байгаа байхгүй юу? Тэр үг ингээд маш их урам зориг өгсөн. Эхлэл брендийг үүсгэж байгуулах тэр явцад бол ер нь тэр үг л маш их мотивац болж исэн юм байна. За мэдрэмжийг байгуулж авах үед бол тэр хэрвээ чи хүсвэл чи чадна гэдэг үг болсон. Зөв үг, зөв цагтаа хүнд ингээд бүр маш их хүч чадал агуу зүйлийг бүтээх тийм бүр эргэлт болдог. Леонардо да Винчигийн үзэсгэлэн амьдралын уран бүтээлийг үзэсгэлэн үзээд байж байсан. Одоо 500 гаруй жилийн тэртээ боломжгүй бүтээж дэлхийг хөгжүүлсэн
Тэгээ тэр үзэсгэлэнг үзчихэд би гараа явж байхдаа ингээд нэг шүлэг зогссон. Ингээд би дуучин болмоор санагдаад. Тэгээ зөрөгтэй зоригтой гээд нэг дууг. Тэгээд гэртээ ингээд нөгөө бэжсэн хүн чинтэй ингээд ямар нэгэн үйл хэрэг надад дутагдаад байгаа. Шинэ мөрөөдөл, шинэ зорилго, үйл хэрэг хэрэгтэй. Тэрийг хайгаад байсан юм аахгүй. Тэгээд шинэ тэр мөрөөдөл маань одоо ингээд энэ анимашн хийх ингээд одоогийн хийж байгаа үйл хэрэгүүд маань эхлэх ингээд үнд суурин тавигдсан. Дэгийн бичсэн нэг ном бестселлер болсон шүү дээ. Шулан бурхан ингээд маш сонирхолтой нэртэй. Би нөгөө сэтгэл зүгээр сурж байхдаа амьдралын тэнцвэрийн талаар судалгаа хийсэн, 1000 гаруй хүн судалгаа хийсэн. Тэгээд хүмүүст энэ зүйл ямар чухал юм бэ гэдгийг ойлгуулахыг хүсэжсэн. Тэгээд энийг зүгээр нэг юм онлын яриа л те ингэсэн гэхээс илүү уран зохиолын аргаар ойлгуулахыг хүссэн. Тэгээд энэ Шулан бурхан номны маань арталт дандаа юм онлууд байгаа. Сэтгэл зүйн онлууд. Ийм зүйл болоход ийм зүйл болдогч гэдэг юм уу те ингээд сэтгэл зүйн зүйлүүд энэ сэтгэл зүйн асуудлын шалтгаанууд нь ийм зүйлээс болж ингэж ийм зүйл байдаг гэдэг. Одоо жишээлбэл би ч нөгөө нэг гэртээ суудаг эзэгтэй штэ те 22 оноос тэгэнгүүт гэрээ эзэгтэй синдром гэж үүдэг байхгүй юу. Гэртээ суудаг 60 мянган эмэгтэйчүүд донд Америкийн Red Book гэж сэтгүүл судалгаа хийсэн. Тэгэд гэртээ суудаг эзэгтэй нарын 80% нь ингээд сэтгэл готролд ороод идэг, өөрийн иммунлэмж буурдагч гэдэг ч юм уу сэтгэл зүйн асуудалд орд юм байна л да. Тэгээд одоо сэтгэл зүйн ийм уух ч юм уу эмчилгээ зөвлөгөөнд явах шаардлагатай гэдэг тийм оншууд гарсан байдаг. Тэгэхээр миний тэр нөгөө нэг сэтгэл зүгээр сурж эхлэх гээдсэн тэр эхэлсэн шалтгаан нь яг л би гэрээ эзэгтэй синдром тусгаад байсан юм бэл. Гэрээ эзэгтэй синдромоос өөрийгөө аврах гэж судалгааг эхлүүлсэн. Тэр нь өөрөө уран зохиолын бас ном болсон. Зарим нэг юм өөрийнхөө амьдралаас авсан. 2024 оны 10 сарын 24-ний өдөр UG Palace-т 1000 хүн цуглуулад номынхоо нээлтийг хийнэ гэдэг. Тэнгүүд би ингээд 1000 хүн цуглуулна гэдэг. Хүмүүс гайхаад номын нээлт гэж юу гэдэг тий. Би ингээд ямар ч лекц уншиж үзээгүйсэн. Хүн юу найзтайгаа нүр тулах хэрэгтэй. Зөрөгтэй нүр тулах хэрэгтэй. Би урам зориг лекц уншина гэд хоёр ингээд багштаа санал тавьсан. Энэ ном маань олон хүнд ингээд одоо гэрэл бигээ болоостой, ихтгэл найдвар болоостой гэж хүсэж байна. Тэгээ надтай хамт ингээд лекц уншаач. Хоёр том лекцэртэй цуг ингээд лекц унших нь нэгдүгээр нэр төрийн хэрэг, хоёрдугаар асар их тийм эр зөргийн асуудал байсан. Эр зориг, урам зориг, чин зориг гурвын нууцыг задлан Брэр нэртэй лекцийг хүргэсэн ирсэн зочдод сонирхуулж номын нээлт маань болсон, 1000 хүн цугларсан, лекц уншаад тэндээс ингээд хүмүүсийн комментүүдийг сонссон. Урам зориг авсан, болох юм байна гэдэг итгэл төрлөө гэд сайхан мэдрэмж байсан тэр. Тэгээ ном маань бестселлер болсон. ингээд шулан болгоно сарай үсгүн хайр өдрийн маань нээлтийн арга хэмжээ ясад өгөхөр болж байна. Тэгээд хүн болго мөрөөддөг. Тэгээд мөрөөдлийнхөө хойноос явдаг ч хүн байна, явдаггүй ч хүн байна. Дэгийн хувьд бол ингээд мөрөөдсөн бүх зүйлээ биелүүлсэн байна. Зарим хүний хувьд магадгүй галзуу санагдаж болохоор тэр мөрөөдлүүд нь хүртэл биелцэн явж шít. Тэгэхээр дараагийн магадгүй санаанд ормгүй тийм мөрөөдөл нь юу байгаа бол би өөрийнхөө мөнгөөр Монгол улсад хот барья гэдэг мөрөөдөлтэй шүү. Тийм үү? Одоо энийг биелүүлээл эхнээс нь шаш чатаар явж илэн. 2016 онд би ингэдэг байхгүй юу? Нөгөө эхлэл брэнд дээр ажилладаг үүсгэж явах үед юу ч гэсэн ингээд лего тоглоомор нөгөө эхлэл үеийн тоглоомор лего тоглоомор хотоо барьчихгээд нөгөө офисынхаа ширээн дээр ингээд лего тоглоомор хот барьцъя. Тэгээд дараа нь 2020 он нөгөө мэдрэмж ахтай нэг үүсгэж явах үед за юу ч гэсэн нөгөө юм чинь нөгөө уран зураг мөргийн хүмүүстэй бол ятсан ажилдаг загварын газар шүү дээ. Тэгээд уран зургаар зурчихгээд одоо нөгөө байгууллагынхаа ингээд нэг кананд
уран зургаар хот зурсан байгаа юм. Ингээд гоё цамхаг мамхтай те ингээд гоё цэцэрлэг түрээлэнтэй тийм зураг байдгийн. Тэгээд одоо болохоор ямар шатандаа явж гинэ гэхээр анимашн кинон дээр юужсэн те нарны хотоо ингээд бод дээр игээд 3D принтерлээд овсынхаа голд 50 далгаврагдсан байгаа. Барилга байшин бариад ингээд шарчатаар явж эхэлж гин л да. Одоо жангарын зохиол дээр гардаг. Тэг ингээд бомбын орон болно гэхээр ийм сайхан орон тухай гардаг тий. Тэгэхээр тэрэн шиг бас ийм нарны хот тийм аа их оронд маань бий болоод хүмүүс амьдрахад ийм таатай, тухтай тэгээ залуучууд тий ингээд үр хөвгтөө өсгөж хүмүүжүүлээд бизнес арилж байгаа хийхэд ийм тухтай тийм сайхан хот тэгээ болоосай гэж хүсэж мөрөөдөж авч чадах юм бол бүтээн боломж үргэлж байдаг шүү дээ. 2022 онд хатам ээж маань хор тавдраар нас урж байсан байхгүй. Айгу удаан өвдөж хэд хэдэн хагалгаанд орж байсан байхгүй. Тэр мэдрэмж номыг 2020 онд бичиж авах үед судалгаа хийж хахад инээмсэглэлийн клуб гэж байдгийм бэ. Хор тавдрыг эмчилдэг. Энтхэг улсад тэр нь байдгийм бэ. Тэгээ инээмсэглэлээр хавдрыг эмчилнэ гэхээр надад юм сонир санагдчихсан байхгүй. Тэгээд би ч гэсэн тэгвэл Монголд ингээд инээмсэглэлийн клуб байгуулна гэд би бодож исэн байхгүй. Тэгээд судалж эхэлсэн. Хүн өөрөө ч мэдэхгүй тэгээ бага наснаасаа үдийг хүртэл тэр туулсан амьдралд олон бас ингээд юм гомдол, шарах, сэтгэл зүйн асуудлууд хадгалагдаад үлдчихдэг юм байна. Түүнээс болж ингээд биеийн өвчлөл бий болдго юм байна гэдгийг илүү судлаад тэгээд эндээсээ инээмсэглэлийн клуб байгуулъя гэж зорьсон. 2023 онд би нөгөө олон улсын психосоматикийн бас сертификат авсан байхгүй. Тэр нь юу юм гэхээр психосоматик гэхээр сэтгэл зүйн гаралтай биеийн өвчлөл гэдэг энгийнээр тайлбарлах юм бол тэр л дээ. Тэгээд хор тавдар ч бас тэр шалтгаануудын бас нэг нь гэдэг байхгүй. Учрыг нь олж байгаа байхгүй. Яг төгсгөөрөө 2023 онд төгссөндөө хадам ээж маань харамсалтай нь 2022 онд нас орсон л доо. Тэгээд би тэр үед би чадсангүй дээ гэж бас бодсон байхгүй. Тэгээд инээмсэглэлийн клуб маань юм хөтөлбөр зохиосон л даа. Оюун ухаан, бие махбод, сүнслэг байдалтай ингээд сэтгэл зүг тэгш тэнцвэртэй болгодог хөтөлбөр бас зохиосон байгаа. Тэр болохоор ингээд 5 цагт ирээд өглөөний 5 цагт ирээд 9 цаг хүртэл зүйл хийдэг. Тэр нь юу юм гэхээр эхлээд ингээд бясалгал хийж оюун ухаанаараа төвлөрүүлдэг. Хүн чинь ингээд нөгөө бужигнсан ингээд нэг дунд амьдарч байгаа байхгүй юу. Тэг ингээд сэтгэл санаа ч гэсэн бүх зүйл ингээд бодол санаа мэдрэмж бүх юм. Тэгэнгүүт бясалгал хийснээрээ хүн оюун бодол ингээд энэ зүйлээ тэнцвэржүүлж өгч байгаа. Тэрний дараа болохоор нөгөө нэг йога хийдэг. Тэнцвэржүүлж өгдөг гэсэн. За тэгээд тэрний дараа болохоор нөгөө өглөөний цайг Монгол нөгөө энд ч уламжлалт болохоор өглөөний 7:40-оос өмнө уух хэрэгтэй байдаг. Тэгээ хий шар бадганы онол гэл байдаг те. Тэгээд өглөө 7-оос 7:30 хооронд цай уудаг хгүй. Одоо саяны чиний ингээд уусан би чамж өгсөн цай болохоор ич иттэй цай. Тэгээ юу вэ гэхээр ингээд тамир тэнхийг ингээд сайжруулдаг. Тэгээд өөрийнхөө энэ нэг чаддаг зүйлүүд дээр үндэслээд гоё тэр сэтгэл зүй тэр оюун ухаан, бие махбодтэй ингээд энэ сүнслэг байдал энэ бүхний ингээд тэнцвэржүүлдэг, тэгш тэнцвэртэй болгодог хөтөлбөр. За тэгээд тэрний дараа болохоор эрэг сэтгэл заслын бодит чадварын мэдлэг олгох юм лекц өгдөг. Одоо 7 хоногт нэг чадвар, нийт 24 чадвар өгдөг байхгүй бодит чадвар. Хайрын чадвар, итгэл найдварын чадвар, тэгэл цэвэрчний ба байдлын чадвар ч гэдэг юм уу ингээд 24 чадвар байдаг. Тэгэхээр 7 хоногт нэг чадвар эзэмшснээрээ тэгээд яаж тэнцвэржүүлэх вэ гэдэг зүйлийг сурснараа хагас жил болоход хүн өөрчлөгдөх боломжтой, тэнцвэртэй амьдрах боломжтой байгаа байхгүй. За баярлаа. За тэгэхээр дараагийн асуулт байна. Сараю групп бид нар өчигдөр очсон. Энэ групп ер нь яг ямар үйл ажиллагаа явуулдаг хичнээн төрлийн байгууллагыг багтаасан групп байна. За нэгт болохоор Сараю авиастантын дугуулан гэж байдаг. Тэгэхээр драм жүжиглэх урлагийн сургалтыг явуулаад 4 жил болж байна.
Тэгэхээр урлагаар урлаг болон сэтгэл зүйг хослуулсан хүүхдэд мэдлэг олгодог, хүүхдийг хүмүүжүүлдэг, урлаг сэтгэл зүгээр хүмүүжүүлдэг байгууллага гэсэн. Институт маань байна. Институт маань болохоор график дизайн, технологийн чиглэлдээ сургалтуудыг явуулж байна. Боловсролын ингээд үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Тэгээ ингээд манай Сарай институт бол ингээд боловсролын салбартаа судалгаа хийж байна, сургаж байна, хөгжүүлж байна. Технологиг, урлагийг хөгжүүлж байгаа. Боломжгүй зүйл гэж байхгүй гэж бодож байгаа байхгүй юу. Хэрвээ чи ямар нэгэн зүйл хийх гэсэн чинь мэдэхгүй байлаа гэж бодъё. Тэгвэл сурж байгаа л хийчих. За 3 дахь нь гэхээр манай дээр Сарай клуб гэж байдаг. За клуб маань ихэнхдээ сэтгэл зүйн үйлчилгээ болон хүний хөгжүүл, сэтгэл зүйн чиглэлийн оншилгоо, зөвлөгөө ийм сургалтуудыг, богино сургалтуудыг бас хийдэг. За Сарай клубын маань бас дэрдэг бас сургалтууд явуулдаг. Сэтгэл зүйн мэрэгжлийн олон улсын курсуудыг бас хичээлдэг. За энэ жилээс болохоор манайх Оросын мэрэгжлийн багш нартай хамтраад сексологийн курсыг бас ажиллуулж байгаа. Тэгэхээр ер нь сэтгэл зүйн шинжлэх ухаан, сэтгэл заслын арга барил дотор бас олон янз хуваагдаад ах шиг байна тийм үү? Олон төрлөөр. Дотроо нөгөө яаж хөгжсөн бэ гэсээ хамаарат чиглэл урсгалууд гэж байдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйч хүнд ч гэсэн сэтгэл зүйч хэрэгтэй гэд үг өгдөг штэ тий. Тэгээд яг дэгийг өөрийг хараад л байхаар ингээд ямар ч айцсгүй юм шиг айгүй зөрөгтэй. Тэгээд нэг зарим хүний бараг бүх насаараа хөдөлмөрөж хийдэг ажлыг хүрдэг ориглыг хэдхэн жилийн дотор хийгээд дуусгацсан дараагийн мөрөөдлөө хайгаад явж байдаг. Юмыг айгүй хөнгөө ингээд аясаар нь ингээд бүтээгчдэг хүн юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Гэхдээ л одоо амьдрал дээр мэдээж хүн л юм чим айдас гэхүү одоо сэтгэл зовнил гэхүү байдаг л ахalta. Дэгийн хувьд ер нь хамгийн их санаа зовдог асуудал нь юу байдаг бол зүйлүүд бас бодож байгаа л доо. Одоо ингээд улс орны нөгөө нөхцөл байдалтай ингээд улс төрчд нь эх оронч биш байгаа юм шиг. Тэ? Эх оронч тэр хүмүүжил бас байхгүй байгаа юм шиг. Алга болоод байгаа юм шиг. Хулгай зэлгээ хийгээл эх орноо тонн цөлмөл гэдэг нь аим шиг. Тэр хүүхдүүд энэ дээр бол ядаж тэгвэл миний авч чадах арга хэмжээ юу юм бэ гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр сэтгэл зүйчтэй ингээд багш хүний хувьд миний хийж чадах зүйл эрг нөлөө үзүүлэх үйл хэрэг хий. Тэгээд магадгүй хүүхдүүдэд тийм багаас нь тэр үнцэн гэдэг зүйлийг ойлгуулъя. Эх оронч үнцнийг ойлгуулахыг хүсэж байгаа. Сарай клуб дээрээ би ингээд хүмүүнлэгийн үн төлбөргүй сэтгэл зүйн болон бяцлаглалын сургалт зарладаг. Тэгээд ялангуяа 10 жилийн хүүхдүүдийг нөгөө улирлын амралт болдог шүү дээ. Тэгэхээр нь зарладаг. Тэгээд 100-100-аараа хүүхдүүд айгу бүртгүүлээд ямар хэрэгтэй сургалт вэ баярлаа гэл. Нэг ийм зүйл өгдөг. Удам гений өгөгдөл гэж бас байгаа. Үүнийг болоход хүн гений өгөгдөл нэг 40-50% нь байдаг. Би одоо ингээд яагаад ингээд эх орны төлөө юм хийгээд байгаа юм бэ гэхээр эний ингээд өвөөнөр шүү дээ. Өвөөгийн дэшигээ тэг ингээд өвөөнөр гэ. Тэр юм генийн зүйл бас байгаад байна. Мянга ингээд гоё ингээд сайн ээжтэй аавтай өвөөтэй эмээтэй тэг ингээд генийн өгөгдөл сайтай байгаад чи залхуу новшоол яах юм. Хинж биш шүү дээ. Тэгэл дуусна үстэй. Тэг. Тэгэхээр хүн бол өөрөө өөрийгөө хэдийгээр өгөгдөлт мэдлэг чадвар байгаа ч гэсэн бас хичээж зүтгэж үр дүн гаргадаг. Тэгэхээр 50-60% нь хүн өөрөө хөдөлмөрлөж иж өөрийгөө бүтээдэг. За тэгэхээр миний гарт бестселлер болсон Шулан бурхан буюу Сарай бүсгүйн хайр гэдэг энэ ном байж байна. Тэгээ энэ номны надад cover нас их гоё сонирхолтой санагддаг байхгүй юу. Тэгээ яагаад ийм cover хийх болсон юм бас үзэгчдэд сонирхуулж. Энэ номын хавтас болохоор юунаа санаа авсан гэхээр хадам ээж минь 2022 онд цагаан дайрах гэж бурхнаа үлдээсэн. Тэгээ би нэг удаа нөгөө тоосыг нарчаад нөгөө байж явах та. Тэр бурхны ингээ харахаар чи нэг юм ингээд нүцгэн тэг ингээд ингэсэн. Тэгээд нөгөө Канзас гээд нөгөө эротик киноны нөгөө найруулагч найз дээр очиод юм Монгол сэлдэн үстэй бай. Одоо нэг сэлдэн үс маань юм л да. Тэг ингээд эний чи ингээд кардон цаасан дээр үс ингэж жагаад наагаад тэгээ ингээд энэ малгай ингээд энэ мөнгөн тоноглол шүртээ ингээд чимэглэлийн нэг хүртэл ингээд нааж хийсэн байхгүй. За тэгээд сэлдэн үсээ яаж чааш мэдээж юм ингээ Монгол дээл хувьцсан үс хэрэгтэй. Тэнгүүд тэгвэл яах вэ юу яач л да. Харанхуй шүн Монгол хатан
ингээд гэртээ ингээд зүгээр дээлийн нөмрөө сууж байгаа л гэж төсөөлөд тэгээд энэ номын хавцсны зураг бүтсэн. Энээр би бүр зөрөгтэйгээр ингээд бичсэн байгаа. Номын маань хавцыг хараад Монгол эмэгтэйчүүд үзэсгэлэнтэй гэдгийг дэлхийн хүмүүс хараг, доторхыг нь уншаад ухаантай гэдгийг ойлгоо гэж зөрөгтэй бичсэн байхгүй юу? Тэ би одоо ингээ англи хэл дээр одоо солонгос хэл дээр, орос хэл дээр, хятад хэл дээр орчуулж байгаа байхгүй юу? 3 сарын 18-ны өдөр Дайчин Монгол эрс гээд нариглаа тавьсан. Тэгээ тэрэн дээрээ ингээд зориулж энэ өмсгөлийг авсан. Яг нь ер нь би ингэдгийн юмны гүнд нь орж гүн гүнзгий ингээд дурлах дуртай байхгүй юу? Атах шороо, ширхэг чулуу, алтан шаргал тал, алсад сөмбөрлөх хөх улс, алтан ургийн барилгатай амиа дэвсэн нутаг. Аав ээжээс эхлэлтэй ариун дагшин газар амар амгалангийн диважин амин хайртай их орон минь. Тухайн тэр дурлсан зүйлдээ хийж ингээд бүтээхийн тулд ингээд нэг бүрчлэн, деталь бүрчлэн ингээд нэг хийхтэй гэж ярьдаг те. Яг ингэж зориулт гаргаж бүр ингэж хийх дуртай юм байхгүй юу? За энэ болохоор манай гэр ингээд миний хоббиний цуглуулгын хэсэг. Тэгээ би ингээд ийш тийшээ явахаараа ингээд нэг ширхэг сүвнээр заавал авчир тавьдаг хоббитэй. Тухайлбал одоо энэ хэсгийг За энэ болохоор ингэсэн нөгөө Шулан бурхан Армана нөгөө бестселлер болсны дараа Дубай руу яваад дэлхийн 10,000 бизнес эрхлэгчдэд урам зориг өгөх лекц болсон байхгүй. Тэгээд нөгөө дэлхийн бестселлер номын зохиолч нартай бас уулзсан, Робин Шарматай уулзсан, Баян аав, Ядуу аав номын зохиогч Роберт Кийосакитэй бас уулзсан, лекцийн сонсоод ингээд урам зориг авсан байхгүй. Яа тэгээд тэр үедийг ингээд бэлэгдсэн энэ ингээд Бурж Халифа байна те ингээд юуны 180 давхар цамхаг. Эндээс би нэг энэ аяллаас би нэг юм шинэ мөрөөдөлтэй болсон. Энэ Шулан бурхан Армана дэлхийн бестселлер болгоно гэд болох боломжтой байна гэдгийг бас олж харсан. Энэ зураг болохоор юу Ингрийн зүйлт гэдэг нэртэй үржээ зураач маань үржээ ханд гэж зураач зурж өгсөн. Манай нөхөр захиалаад цор ганцыг хүүхдүүд байна шүү дээ тий. Ингрийн зүйлт гэдэг нь гэр бүл, өр хүүхэд тий ингээд бүх зүйлээ хамгаалж байгаа эмэгтэй хүний аз жаргалыг бэлэгдсэн. Яг ингээд нарийн харсан чинь нэрээ айгүй гоё утга агуулгатай. Маш гоё зураг шүү дээ. Тэгээ миний царайг зурсан байгаа гэсэн. За. Би нөгөө Шулан бурхан Армана бичээд тэгээ чи нөгөө зохиолч хүн чинь яг тэр дүр дотор амьдэрдэг байхгүй юу. Тэгээ ингээд нөгөө өглөө авдлын нөгөө уналт босолтын яг тэр нөгөө яг хамгийн хэцүү оргил үе дээр нь ингээд миний бие өвдөд бүр ингээд дийлэхгүй за болио гэд тэр юусе болио гэд тэгээд завсарлсан нэг сар завсарлсан байхгүй бичгээ хөлөд сар завсарлсан чинь буцаад нэг сарын дараа нэг айгу гайгүй болоод тийм ингээд буцаад зохиол руугаа орох гэсэн чинь орч чаддгүй. Тэгээд нөгөө энэ ярамгийн энэ хойдолд нь хийд идэх байхгүй баттгэлэл ярамны дээд бодгийг хийд идэв. Тэгээд тэр хийд дээр очиод нөгөө бясалгалд суугаад баттгэлэл ярамд гэсэн чинь буддаа гэдэг чинь ингээд сэрсэн хөгжсөн дэлгэрсэн цэцгэлсэн гэсэн дэлгэрсэн цэцэг гэсэн утгатай гэдэг үг хэлчихгүй юу. Тэгсэн чинь л дэлгэрсэн цэцэгээ гэл буддаа гэдэг чинь дэлгэрсэн цэцэг гэсэн үг юм уу гэд тэгээд юм буддаа зуръя гэд тий. За тэгэхээр зочны маань гэрийн бас нэгэн үн цэнтэй хэсэгт битээр хөрөлцөж ирсэн байна. Номын тавиур гэхээс илүү баг номын өрөө юм уу да тий. Шулан бурхан энд бичсэн шүү дээ. Одоо ингээд энэ ингээд цонх нэг хан маа тэр чигтээ цонх. Тэгээ хот ингээд шүн болохоор ингээд тэр чигтээ гоё харагддаг. Тэгээд энэ болон сууж байгаад эм ордог. Тэгээд энэ номыг бич гэж юу нүүж ирсэн дээ. Тэгээд өрөөнүүдээ хуваарлаа дууссан чинь би өрөөг болчтیں۔ Тэгэл нөгөө эмэгтэй хүн чинь галт тогооны өрөө л ганцхан өрөө идэг штэ. Тэгэхээр нь би ердөөсөө өөртөө заавал өрөө гаргая гэж бодоод. Бичгийн өрөө, уран бүтээл юмнуудаа эм орно байгаа хаад гэрийн нэг хан маань тэр чигээрээ номын сан байсан. Тэгээ өвөө маань бас энэ номын сантай байсан. Тэгээд хоёр өвөө маань болохоор нэг нь цэргийн ангийн урандаа, нөгөө нь болохоор хошууч байсан. Дээдлийн удамд болохоор мэрэнгүүд байсан. 3 мэрэн байсан. Дорж мэрэн, дугур мэрэн гэдэг одоо нөгөө ногоонууд нь лам ном дээр ингээд нэр нь байдаг. Тэгээ тэрний дээдлэл болохоор Ниндав тайж гээд тайж гаралтай
байсан. Тэгээд удам дамжсан бас ингээд энэ номын сантай бас нэг тийм удмын л зүйл. Тэгээд одоо хүүхдүүдийн маань нэг ингээд бас номын сан маань хүлээд авах л та. Нарны хотыг яг бодтой болно бүтнэ гэж үзэж байгаа тэр гол шалтгаан, итгэл өгч байгаа зүйл нь юу вэ? Надад нэг юм итгэл төрсөн. Тэгээ юу байсан ингээд тэгэхээр илүү бүр ингээд сэтгэл шулуудахад нөлөөлсөн нэг итгэл өгсөн үйл явдал болсон. Тэгээ тэр нь болохоор би нөгөө олон улсын BNI гэдэг бизнесмэнүүдийн шүлжээ байгууллагт байдаг байхгүй. Тэгээ тэн дээр нэг юм реферал ирдэг байхгүй. Нийгмийн сайн сайхны төлөөх юм төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Бодит төсөл нь байгаа хэрэгжүүлэхийг хүсэж байгаа хүмүүс байвал холбогдооч. Тэр нь гэхдээ $500 сая. Тэрнээс дээшээгээ. Тэгэхээр чинь бараг 2 их 80 байгаа байхгүй. Тэгээд 2 их 80-аас дээшээгээ нийгмийн сайн сайхны төлөөх төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бодиттой төсөлд бэлэн байгаа хүмүүс холбогдооч гэд пөөх ингээл миний мөрөөдөл биелчих юм уу? Ингээд хүн ер нь амьдралд бэлэн байх хэрэгтэй юм билээ. Харамсалтай нь яг тэр нөгөө нэг би бэлэн байгаагүй. Хот байгуулах мөрөөдөлтэй л гэж яваад байснаас биш яг хотоо байгуулах төслөө яг үндэ бичээгүй байсан. Тэгээд би шууд шийдсэн байхгүй юу? Би бэлэн байх хэрэгтэй. Би бэлэн биш байгаа учраас тэ ингээд тооцоогүй төлөвлөгөө хотоо ингээд бодит болгох тэр зүйлийг тооцоолыг хийгээгүй учраас магадгүй ингээд бүтээгүй байна. Тэгэхээр хүн амьдралд бэлэн байх хэрэгтэй. Боломж үргэлж байдаг. Энэ ингээд зураг байгаа. Тэгээ энэ дээр ингээд Монгол ичгээр манай компани хүмүүс нөхөртөө нэг хурим хийж авах үед 2015 онд бэлгэлсэн л дээ. Тэгээд ирээдүйн тэрбумтан гэр бүл гэж бичсэн байгаа байхгүй. Тэгээд бид хоёрын нэрийг бичээд энэ зургийг бэлгэлсэн. Би дөнгөж нэг амьдрал эхэлж байгаа залуу хүмүүсийн хувьд бол байрч байхгүй, машинч байхгүй, мөнгөч байхгүй байгаа нь л юу юм хүсэл мөрөөдөл байсан. Тэгээд энэ тэрбумтан болно гэдэг бол тэрбумаар олно гэдэг бол холын мөрөөдөл юм шиг санагдчихсэн тий. Бас ингээд их 80-аар нь ингээд реферал ирсэн. Энэ үйл явдлуудаас надад ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр болох юм байна, бүтгий юм байна, болдгийм байна, дахиад бас бүтээж чадах юм байна гэдэг тийм мэдрэмж, итгэл урам авсан, итгэл найдвар төрсөн. Би өөрөө ингээд нэг уран зохиолд амар хайртай, дуртай, бүр ингээд дурладаг байсан байхгүй юу. Тэгээ өсвөр насны охин тэгээ ингээд уг нэгэд эсэргүүцнийхэн бандид дурлаад үерхэх ёстой шүү дээ. Би болохоор уран зохиол тоо хоёртой ингээд дурлаад үерхсэн гэж боддог байхгүй өөрийгөө. Одоо ингээд бодоход 10 жилдээ байхад нэг тоо бодохын тулд ингээд биологийн тал, химийн тал, физикийн талаас нь ингээд 4 ном ингээд зэрэгцүүл тавьж байгаа судалдаг тийм хоббитэй байсан байхгүй. Тэгээд уран зохиол бүр ингээд амар хайртай байсан. Ялангуяа жангарт маш дуртай байсан. Нэг өглөөс эрэхтэй. Тагцул хааны үлдэгдэл, тансаг бум хааны ач, үүзэн алдар хааны хүүгэн, үеийн үнчин жангар билээ гэж сэрсэн чинь аав намайг энэ яг номын цагаан солиотой болох нь номын сан цуухаа бол нуцаар чамаагүй номын сан цуусараа жанграач уншаал, гисрээч уншаал явж исэн. Би нөгөө интер номоос жангарын бүх ингээд Монголд байгаа бүх бүтээлийг худалдаж авсан байхгүй юу? Судалгаанууд хийх гээд нөгөө манай эхлэл хүүчин айгу ном унших дуртай маш хурдан уншаад ойлгочдөг. Эхлэлийг би энэ жангарыг уншаад миний хөө дүүдээ яриад өгдөг гээд. Тэгсэн чинь хэд хоногийн дараа хүү маань ээж энэс өөр ном уншиж болох уу би ойлгохгүй юм гээд. Тэгэнгүүт би тэндээс юу авсан ойлгосон бэ гэхээр орчин үеийн хүүхдүүд энэ эртний хэллэгийг ойлгодгүй юм байна. Энэ жангарын туйлыг орчин үеийн хүүхдүүдэд зориулаад орчин үеийн хэллэгээр гаргаж ирье. Тийм бүтээл хийя гэд одоо дөнгөж судалгааныхаа шатнд л явж байна л да. Энэ бол нөгөө жангар анимашнаас тусдаа зохиолоо ярьж байгаа шүү дээ. Логоос тусдаа жангарын ингээд орчин үеийн хэв хэллэгтэй нэгээр зохиоё гэсэн. Бас нэг шинэ мөрөөдөл байл гэсэн. Анимашн бол эхэлсэн явж байна. 4-үүдээ зураад эхэлсэн 33 4 байна. Эхний ээлжинд зохиолоо бол ингээд гаргасан. Тэгээд одоо болохоор тэгээд анимашны баг маань хийж эхэлж байгаа. Дээг захирлын Сараю клуб дээр хүрчиж ирсэн байна. Би нөгөө захирал биш. Одоо манайхаар дөрөв олон захирлууд байгааг харсан шүү дээ. За би бол захирлуудыг сургах ажил хийдэг. Захирлуудыг сургах, илүү яаж бизнесээ стратегтэй хийх вэ гэдэг бизнесийн стратеги зааж өгч байна. Брэнд хөгжүүлэлт зааж өгч байна. За тэгээд энэ чиглэлээр бизнесээ эхнээс нь одоо хөгжүүлж байгаа захирлуудад бас зөвлөх үйлчлэгийг одоо үзүүлдэг гэсэн үг. Хүн чинь төрүүлсэн хүүхдүүдтэй бүгдд нь сайртай байлгүй яах вэ гэдэг шиг одоо дэлгэр цэцэг бол технологи, загвар, урлаг, сэтгэл зүй, хүний өвчлөлийн салбарт явж байна. Уран зохиолын салбарт гэх маш олон салбарт амжилттай явж байгаа.
Гэхдээ өнөөдөр яг энэ өрөөнд тэр ингээд донд өрнөж байгаа ярилцлагаас харахаар яг энэ салбартаа бүр илүү ингээд дурлаад орсон юм шиг тийм мэдрэмж төрж. Ер нь Монголд одоо манай эрэг сэтгэл засалч нараас хамгийн их онцлог авсан нь биш үү? Энийг авахаараа тултал ингээд юм хоббирж хинхэгдэж хийдэг. Сая би Өмнө Говь аймгийн Цогццын сум руу түрүүчийн 7 хоногт 7 хоногийн хугацаатай ажиллаад ирсэн. Тэгээд төрийн байгууллагуудаар явсан. Сэтгэлтэй төрийн хүн гэдэг хөтөлбөрийн хүрээнд явсан байхгүй. Эх оронч байна гэдэг нь бол бидний юм зүрхэнд байдаг итгэл өгдөг тэр үн цэн юм шүү. Тэр яагаад бид нэгийг аваад нэгийг алдах ёстой гэж тий. Тэгэхээр амьдралаас бүгдийг нь аваарай гэдэг юм уриалгыг хийсэн. Зүгээр нэг сандал суудал бүглөө нэг ажил хийсэн болоод цалин авсан болоод амьдрах биш. Хийж байгаа ажлынхаа утга учир, мөн чанар, үн цэн, ач холбогдол нь юу юм бэ? Илүү үр дүнтэй амьдрахад чиглэсэн. Энэ зүйл дээр бид нэр ярилцсан. Тэгсэн чи би ээжийнхаа тухай бодсон юм. Миний ээжийн мөрөөдөл юу юм бэ гэд тий. За миний мөрөөдөл бол ингээл Нобелийн шагнал авах, өөрийнхөө хийсэн зүйлийг ингээд гоё үнэлэх, Монгол хүний үн цэнийг дэлхийд өсгөх гэл ингээл юм явж штэ. Миний ээжийн мөрөөдөл юу юм бэ гэж бодсон чинь миний ээжийн мөрөөдөл бол үр хүүхэд маань сайн сайхан амьдраасай л гэж хүсэж мөрөөдөж бүх амьдралаа зориулсан. Миний ээж бол тэгээд би сайн сайхан явах юм бол миний ээжийн мөрөөдөл биелж байгаа. Миний ээжийн үйл хэрэг тэр зүйл нь энэ зүйл шүү дээ. Хүүхдүүд нь сайн сайхан явах. Тэгээд ээжтэй маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Би Шулуунбурхан Армааныхаа нээлтийг яагаад 1000 хүн цуглуулад хийсэн бэ гэд тэгэхээр би ээжтэй хайртай шүү гэж 1000 хүний өмнө хэлхийг хүсэж мөрөөдсөн. Тэгээд тэр зүгээр нэг юм номын нээлт байгаагүй. Ээжийнхаа ачийг жохооны ч гэсэн хариулахыг хүссэн сэтгэл байсан. Тэгээд ээжтэй 1000 хүний өмнө ээжээ би танд хайртай шүү гэж хэлэх гоё мэдрэмж байсан. Ороо бусгай цагийн олиг муутай жилүүдэд ойр залуу насаа бидний төлөө илээж эцэд цуцтлаа ажиллаж хаад гэрийнхээ бусгыг давахдаа ээж нэрлээ гэсээр инээгээд ороод ирдэгсэн. Тогоонд хийсэн хоолоо аягалж үстэй өчгөөд түлэгцэн хусмыг нь түүж амандаа хийж суухдаа элэг бүтэн амьдралын сэтгэл цатгалан жаргалдаа ивэмэн гэж инхрээлээд баясалтан цатгалддаг ээж минь. Тэнцвэртэй амьдрал гэдээ ярихаар хүмүүс ингээд юм дарамттай юм шиг санагдаж байна гэлээ шүү дээ тий. Бүх юмыг тэнцвэртэй байлгана гэдэг нь өөрөө өөрийнхөө хүсэж байгаа тэр хүслээ хорихыг бол хэлэхгүй. Жишээ нь энэ дээр бол яг юм цагнд баригдаж яг тэр гихш тий. Би бол ингээд энэ 7 хоногор амьдралаа ингээд төлөвлөөд за би энэ 7 хоногт нэг энийг хийцэн байна. Энийг хийх нь чухал гэд үзчихдэг. 7 хоногт би заавал одоо ингээд бүтэнсэ өдөр болгоныг гэр бүлдээ заавал зарцуулна. Заавал өөрийнхөө гараар хоол хийн. Хагасаа өдөр заавал өөртөөгөө байна. Хүн ингээд хүмүүстэй харилцаар хагаад өөртөөгөө харилцаа мартчихдаг байхгүй юу? Шулуунбурхан номынхон 247 дугаар хуудсан дээр чамд чи байгаа шүү дээ гэж бичсэн байгаа. Тэгтэл бас найз нөхөд нөхөрлөл чухал. Хүрээ харилцаа чухал. Энэ 5 дахь өдөр бол илүү ингээд шин танилтай болох, найз нөхөдтэй болох. 4 дахь өдөр болохоор дотны найзууд бас заавал кэрлдэг. Энэ шнэ хэлсэн мэт шүү дээ. Энд байгаа л эндэл бай, тэндээ үл тэндэл бай. Энд үежиж тэнд байгаа, тэнд үежиж энд байдаг хүмүүс ач жаргалгүй байдгаа гэж ярьдаг. Тэгэл ажил мөрөөдөл гэл ингээл яваад байдаг. Гэтэл нөгөө эрүүл мэндэд анхаарахгүй бол яах вэ? Би бол өглөө болгон эхлэл брэндээсээ үйлдвэрлэсэн ухаалаг цагаараа өөрийнхөө эрүүл мэндийг хэмждэг байхгүй юу? Хүн дор хаяж 3 цаг чанартай гүн нойр авсан байхад л эрүүл амьдардаг. Өдөрт 6000 алхам хийцэн байхад л хүн бас эрүүл амьдардаг. Зөв амьсгалцсан байхад л хүний амьдрал 3 жилээр уртсдаг. Хэмжлэн өөрийнхөө ингээд эрүүл мэндийг үргэлж хэмжиж идэг. Ажилтаа байсан үр хүүхдийн төлөө амьдарч ин завгүй гэлдэг тий. Тэгэл нөгөө орой орж ирэл хүүхдэн тоглох гол тэнгүүд ажилтаа ядарсан завгүй гэл тэгэддэг тий. Тэ ингээд одоо манай гэр бүлийн дүрм гэж байдаг байхгүй юу? Ингээд нөхөр ингээд нөгөө 1000 ингээд ажилтаа завгүй байсан ч гэсэн орой ирээд заавал 20 минут хүүхдүүдтэйгээ тоглол бүр ингээд нөгөө цагаан тавтай тайлаа, зангиагаа тайлаа тий. Орой ингээд газраар нэг мөлгдөг байхгүй юу? Тэгээд нуруунд дээр нь хүүхдүүд маань суугаад морь болж тоглодог. Нэг бол нөгөө хүүхдээ ингээд нисэгдэг. Тэг ингээд ядчил 20 минут ингээд чанартай зарцуулчихад ам маань надтай тоглодог гэдэг одоо тийм юм авч байгаа байхгүй. Одоо жишээ нь би бол ингээд өглөө ихэнхдээ багш идэг учраас өглөө их хичээл оронгод гээд ихт явдаг байхгүй. Тэгэнгүүт ингээд манай гэрийнхэн заавал нөгөө
төрүүлж явж байгаа нь үнсдэг дүрмтэй, үнсээ тэрвэржиж гардаг дүрмтэй. Тэгээд би ажилдаа явлаа шүү, үнсүүлээрэ гэл нөгөө ингээд зар тараадаг гэрээрээ дүүрээ орилоод тэнгүүд бүгд ирээд ингээд чагсдаг байхгүй юу. Тэгээд нэг нэгээр нь ингээд игэмдээ ингээд наагаад тэгээд тэрврээд гацраа нийлүүлж жагаад ингээд нурууг нийлээд хайртай шүү гэд хэлдэг байхгүй юу. Тэгээ үнсэд гардаг. Тэгэнгүүт өдөржингөө тэр тэрвэрлэлт нь ингэрт явдаг. Өдөржингөө хамт байгаа юм шиг мэдрэмж. Тэгэхээр хүн ингээд нөгөө амьдралынхаа энэ талбарт сэтгэлэл гаргаж ивэл үр дүн байдаг гэсэн үг. Ээжээ та өстой сайн ээж юм байл шүү дээ. Тэгэхэд би ч нөгөө өөрийгөө завгүй муу ээж гэж боддог байсан байхгүй. Тэгээд би яагаад сайн ээж болчдөг вүлээ гэд гайхаад асуусан чинь нэгдүгээр ангийн хүүхдүүд чинь жинхэнэ хов баддаг гарууд гэдэг юм билээ шүү дээ. Ингээд аав ээжээ амьдралын гэсэн бүх юмыг ярьж хамж ярьдаг. Тэгээд хэлдэг байхгүй юу. Айлын ээжүүд ингээд хүүхдтэйгээ цуг ээжэж уцаа оролдоод хүүхдтэйгээр дэс ярьдгүй юм билээ шүү дээ. Тэгээ манай хүүхд чинь нөгөө би ч ингээ хүүхдүүдтэйгээ аягүй тийм өдөржингөө ингээ ажилтаа завгүй байсан ч гэсэн заавал ингээд мэдрэмжийг хуваалцдаг. Юу вэ нандаа өнөөдөр сонин сайхан юу вэ? Юу тохиолдов? Сэтгэл санаа нь хэр вэ ингээд гэл өгүүлбэр асуучдаг. Үйл явдал өргөндөг байхгүй. Хүн ганцаараа хизээч амжилтанд хүрдэггүй маа. За тэгээ миний амжилтын нууц бол нөхөрлөл гэж боддог. Хүнтэй сайхан нөхөрлөдөг, найзалдаг байх хэрэгтэй. Тэгээ би бол олон сайхан найз нөхөдтэй тэд нартай үргэлж талархаж явдаг шүү. Хүн болгонд ингээд амьдралаас хүссэн сайхан бүхнээ авах тэр боломж үргэлж байдаг юм аа. За баярлалаа. Тэгэхээр манай Wikimedia сайтын амьдралын түүх булангийн энэ удаагийн сонирхолтой зочин бол Дэлгэр Цэцэг байлаа. Танд амжилт хүсье. Баярлалаа.